Өнөөдрийн хичээлээр зурган дээр хүнийг хэрхэн инээлэх вэ гэдэг хичээл үзнэ. За, энэ маш амархан өөрөөс хөгжилтэй. За, өнөөдөр ашиглах зургууд маань энэ хоёр байгаа. Маш амархан бас айгүй сураад авах хэрэгтэй агуудыг хэрэглэх болно. За, эхний ээлж нь ажлын талбараа үүсгэнэ. Ажлын талбар үүсгэх шууд энэ зурган дээр эдитийг явуулсан ч болно дөө. Яг энэ инээж байгаа энэ хэсгийг энэ хичээн зурган дээр авч тавиад уусгаж өгнө гэсэн. За, энэ зургийг яг энэ хэрэгтэй хэсгийг одоо энэ маркер буюу одоо энэ сонгох, дөрвөлжингөөр сонгох энэ хэрэгслийг аваад яг хэрэгтэй гэсэн хэсгийг ингэж зургууд мөр түлээ аваад энэ ажлын талбар руу ингэж ирлээ. За, ингэ ороод ирчих. За, зургийг томруулаа, контрол нэмэх. Энэ зургийнхаа хэмжээг томсохын тулд гаднаас Ctrl T, Shift гэж зэрэг татлаа. Хэрвээ Shift хүүгээ татчих юм бол ингээд хэлбэр дүрс нь алдагдаад хэмжээ нь алдагдчихна гэсэн үг. Тэгэхээр зөв хэмжээтэй татахын тулд Ctrl T гэж дардаг байгаа. За, энийг чи яг ам нь хаав гэдгийг сайн мэддэхгүй байгаа учраас энэ дээр энэ зураг маань өөрөө лэг нэг болоод ирчихсэн байгаа. Тэгээ энэ offset-ийг багасгаад арайхан зургийг харах боломжтой. Яг энэ ам нэг энэ хооронд л юм аа гэж ам багасчихаар юм байна. За, энэ хязгаарлаж байгаа. Тэгээд н offset-а нэмж. Эсвэл нэг offset гэдэг маань тухайн энэ лэг маань ашигаар тод бүдэг харагдах нь үү гэдгийг ингэж харуулж байгаа байхгүй. Одоо энийг өмнөх хичээл дээр үзсэн маскын аргаар уусгаж өгнө. Маска тавилаа. Маскын дээр маусаа хайж тавиад гаднаас Ctrl R. За, энэ дээр гарч ирсэн дөрөв төрнөөчж байгаа гэсэн үг байхгүй. Одоо энийг браш түлээрээ арчаад гаргаж ирнэ гэсэн яг хэрэгтэй хэсгийг. Браш авлаа. Гарнаас бие үсэг дардаг. За, маск харууга тохиолдолд нүүр өмгийг цагаан дээр тааруулна. Контрол нэмэхээр томрууллаа. За, нөгөө инээж байгаа зураг гэсэн чинь тэрнийгээр өмнө маскаа цоолоод гаргаж ирж байна гэсэн үг. Control U гэж өнгийн улаан маргадаг шүү дээ. Тийм saturation гэдэг нь гэдэг тухайн өнгийг хөнгөхгүй болгож өгдөг гэх юм уу? За, иймэрхүү. Өмнө нь дараа айгүй амархан ирмэ хөгжилтэй байгаа. За, энийг дагаад хийгээд үзээрэй.